За сайн байцгаана уу? Та бүхэндээ эсэлт ерхий шалгалтанд зориулж гарсан 2025 онд гарсан мянган бодлого гэж байгаа тий. Түүний 2 дугаар хэсэг 100 болох хэц бодлогоноос бодж үзүүлье. За түүний 2 дугаар 100-ийн эхний 1-ээс 40-ыг бол өмнөх хичтгүүд дээр хүргэсэн байгаа. Одоо 41-ээс яах нь 50 дугаар бодлогуудыг бодолтыг яах нь та бүхэн сонирхуулъя. За 41-р бодлого маань болохоор нэгэр тэнцүү нэг дээр нэмэх натурал логарифм x функцийн хувьд уламжлалынх нь тгээс их байх тэнцвэр биш бодоорой гэсэн байна. За тэгэхээр зөвхөн уламжлалаа авах юм байна. За y штрих тэнцүү нэгээс уламжлал авахар тэг тийм ээ. Нэмэх нь натурал логарифм x уламжлал нэгийг хуваах нь x. Энэ маань тгээс их байх тэнцвэр биш бодох нь. Тэгэхээр нэгийг хуваах нь x нь тгээс яах нь их тэнцвэр биш зөмөр яах нь бодох боллоо. За ингээд энэ маань бол нөгөө арсенал бутархай байгаад байна тийм ээ. Тэгэхээр нэг гэдэг маань өөрөө ирэх тоо шүү дээ. Ямар тоог тгээс ямар тооныг нэгийг ямар тоонтой байхад тгээс их байгааг бол ерөөсөл тгээс их тоонд л байхаар тгээс их үе тэнцвэртэй гарна шүү дээ тийм ээ. За тэгэхээр манай хариу маань тгээс нэмэх хязгаарг байх нь шүү дээ орохгүйгээр тий. Тэгэхээр x хариалагдах нь тэг орохгүйгаас нэмэх яах нь хязгааргүй гэсэн утгатай байх нь. За тэгээ энэ маань манай яах нь хариу бол таах нь тий. За 42 дугаар бодлогоо харъя. За 42 дугаар бодлого манай энэ функцийн уламжлалыг аваад нэгийг орлуулаарай гэсэн байна. За тэгэхээр уламжлалаа авъя. За тэгэхээр юу бол таарах вэ? Y штрих тэнцүү 2-ыг үржих нь. За x-ийн 10 зэрэг уламжлал маань зэргийн урд нүчээ зэргээс нэг ясна тий. За хасах нь 6-ыг үржих нь x-ийн 5 зэрэг маань зэргийн урд нүчээд зэргээс нэг яслаа. Тэгэхээр юу бол таарах вэ? 20x-ийн 9 зэрэг хасах нь 30x-ийн 4 зэрэг боллоо. За тэгэхээр уламжлалыг авчаад нэгийг орлуулаа гэсэн. X-ийн нэгийг орлуулах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 20-ыг үржих нь 1-ийн 9 зэрэг хасах нь 30-ыг үржих нь 1-ийн 4 зэрэг болтойх. Тэгэхээр 20-оос 30-ыг асах болтоо шүү. Тэгэхээр хэд вэ? Хасах 10 болтойх. Тэгэхээр манай хариу маань хасах 10 байх нэ. За 43 дугаар бодлогыг харъя. Синус y тэнцүү синус x-ийн уламжлалыг аваад t-ийг орлуулаарай гэж байна. За тэгэхээр дахиад уламжлал авъя. Y штрих тэнцүү синусийн уламжлал маань косинус x. За тэгвэл уламжлалыг аваад t-ийг орлуулах гэхээр косинус тэгд хэд байдаг бол 1 байдаг. Тэгэхээр манай хариу маань 1 байх нэ. За дараа нь 44 дугаар бодлогыг харъя. Одоо уламжлалыг аваад t-ийг орлуулах гэсэн. За тэгвэл энэ маань давхар функц байгаа тийм. За тэгэхээр эхлээд зэргээс нь уламжлал авъя. Тэгэхээр y штрих тэнцүү зэрэг маань 30 юм чинь зэргийн урд нь үржээд зэргээс нэг ясна. Тэгэхээр суур маань бол хэвээр бичигдэнэ. За тэрнээс нэг ясгаар хэд вэ? 29 болох нь. За үржих нь дотор тал буюу суураас нь уламжлал аваад үржүүлнэ. За тэгэхээр юу болох вэ? 5x-ийн квадратаас хасах нь x нэмэх нь 5-аас уламжлал авч үржүүлэх нь. Тэгэхээр манай y штрих тэнцүү 30-ыг үржих нь 5x квадратаас хасах нь x нэмэх нь 5-ийн 29 зэрэг үржих нь за 5x квадратын уламжлал маань хэд болох вэ? 10x хасах нь 1 үү? За ийм бол таарлаа. Ингээ уламжлалаа бүр авчлаа. Одоо цөмөрөө уламжлалаа авсан юм чинь тгийг яах нь орлуулъя. Тэгэхээр хэд болох вэ? 30-ыг үржих нь 5-ыг үржих нь тгийн квадрат хасах нь тэг нэмэх нь 5. Энийн 29 зэрэг үржих нь 10-ыг үржих нь тэг хасах нь 1 үү? За ийм болчих. Тэгэхээр юу бол таах нь 30-ыг үржих нь за энэ хэсэг маань тэг болчихно. Тэгэхээр 5-ын 29 зэрэг бол таарч байна. Дараа нь 10-ыг тэгээр үржих чинь тэг нэгийг хасгаар чинь хасах юм байна. Тэгэхээр урд нь хасгыг тавьчих. За тэгэхээр манай хариу маань хасах 30-ыг үржих нь 5-ын 29 зэрэг байх нэ. За 45 дугаар бодлогыг харъя. 45 дугаар бодлого маань за үржүүр функц өгсөн байна тий. Тэрний уламжлалыг болгоч. За үржүүр функцийн уламжлалыг авахдаа эхнийхээс нь уламжлал аваад эхний үржүүрээс нь уламжлал авна. Өөрөөр хэлбэл 5x квадратаас хасах нь 5x нэмэх нь 6-аас уламжлал аваад хоёр дахь функц нь хэвээр нь үрждэг тий. Хоёр дахь функц маань x шүү дээ. x. За нэмэх нь эхний функц буюу энэ x квадратаас хасах нь 5x нэмэх нь 6 хэвээр нь өчөөд x-ээс уламжлал яах нь авдаг. За тэгвэл юу болох вэ? Y штрих тэнцүү x квадратын уламжлал 2x-ээс хасах нь 5 болно тий. Энийг x-ээр үржих нь байна. За нэмэх нь x квадратаас хасах нь 5x нэмэх нь 6-ыг үржих. X-ийн уламжлал бол x өөрөө гардаг тий. За ингээ уламжлал авч. Одоо уламжлал авсан бол тгээ орлуулаа гэсэн x-ийн хооронд. Тэгэхээр 2-ыг тэгээр өчгөд тэг тгээс 5-ыг хасаад
Е-ийн тэг зэрэг. Нэмэх нь тэгээс хасах нь тэг, нэмэх нь 6, Е-ийн тэг зэрэг бол тарах. Тэгэхээр эндээс юу бол дарах вэ? 5 тэгээс 5-ыг хасах 5. Е-ийн тэг зэрэг гэж ямар ч нэг тэг зэрэг 1 байдаг. Тэгэхээр 5-ыг үрж хасах 5-ыг үрж 1. За энд нь бол нэмэх нь 6 бол тарж байгаа юм. Тэгээ 6-г үржих нь 1 буюу хасах 5 дээр 6-ыг нэмэхээр хэд болох вэ? 1 болчихно. Тэгэхээр манай хариу маань 1 гарах нэ. За 44 дугаар хадлага харъя. Энэ маань бол ноогдор функцийн уламжлал шүү. Тэгэхээр ноогдор функцийн уламжлалыг яаж авдаг вэ гэвэл хуваарьээс нь хүртвэрээс нь уламжлал аваад, өөрөөр хэлбэл синус x-ээс уламжлал аваад хуваарьаар нь хэвээр нь үржин. Тэгэхээр хуваарь маань 1 дээр нэмэх косинус x байгаа шүү дээ. Хаалттай бичнэ. Хасах нь хүртвэрийн хэвээр нь бичингүүтээ үржих нь хуваарьаас нь уламжлал авдаг. Тэгэхээр 1 дээр нэмэх косинус x-ээс уламжлах нь. Хуваах нь хуваарийнх нь квадратад хувааж өгдөг. Тэгэхээр 1 дээр нэмэх косинус x-ийн квадрат байх нь тий. За эндээс y штрих тэнцүү синусийн уламжлал маань юу байх нь? Косинус x. За 1 дээр нэмэх нь косинус x-ээр үржиж чинь тий. Хасах нь синус x-ийг үржих нь. За 1-ийн уламжлал бол тэг косинус x-ийн уламжлал манад хасах синус гэдэг. Тэгэхээр хасахын энд нэмэх болчих нь тий гол энэ тэмдэг. За хуваах нь 1 дээр нэмэх нь косинус x-ийн квадрат болох нь. За ингээ уламжлалаа бүтэн авчна. Эмэгтгэж яах нь болно. За би эмэгтэхгүйгээр одоо шууд орлуулчих. Тэр нь арай хурдан бодох юм шиг байна тий. Тэгэхээр y штрих тэнцүү косинус тэг градуста 1 байдаг тий. Үржих нь 1 дээр нэмэх нь косинус тэг градус бас 1. Хас нэмэх нь синус тэгд бол тэг байдаг. Тэгэхээр тгийг хуваах нь 1 дээр нэмэх нь косинус тэг чинь 1 байдаг тий. 1 байдаг. Тэгээд квадрат зөвшөөрөл нэмэх нь тий. За тэгээд дээрх хүртвэр маань бол 2 болчихж байна. А хуваарь маань болохоор 1-ийн квадрат хэмнэлт болох уу? Юу? 1 дээр 1-ийн 2, 2-ийн квадрат нь 4 болоо хураагдаад 2-ны гарч. Тэгэхээр манай хариу бол тарах маань 2-ны 1 гар тарах нэ. За одоо 47 дугаар хадлага харъя. За 47 дугаар хадлага маань мөн ноогдор функцийн уламжлалыг аваад нэгийг орлуулаарай гэсэн байна тий. За тэгэхээр энэ ноогдор функцийн уламжлал бас л мөн адил яах нь хуваарьаас нь. За одоо шууд авчиж зэмнэ. Хүртвэрийн уламжлал x-с 1-ийн уламжлал бол 1, хуваарь нь x дээр нэмэх нэгээр үржүүллээ. Хасах нь хүртвэр болох x-с 1-ийг хэвээр нэмчлээ. Хуваарьд байгаа x-с дээр нэмэх нэгийг нэгээр үржүүллээ. Хуваах нь хуваарь буюу x дээр нэмэх нэгийн квадратд байх нь. За тэгэхээр эндээс дээдл нь бол x дээр нэмэх нэгээс хасах нь x хасхын нэмэх нэг. Хуваах нь x дээр нэмэх нэгийн квадрат гэдэг бичиж болох юм тий. Тэгэнгүүт энд юу болох вэ? Энэ x-үүд нь хоорондоо яачих нь хураагдаад 1 дээр нэмэхээр 2-ыг хуваах нь x дээр нэмэх нэгийн яах нь квадрат боллоо. За одоо уламжлалаа авсан юм чинь уламжлалынхаа x-ийн оронд 1-ийг орлуулъя. Тэгэхээр 2-ыг хуваах нь 1 дээр нэмэх нь 1-ийн квадрат боллоо. Тэгэхээр 2-ыг хуваах 1-ийн 4 буюу 2-ны 1 боллоо. Тэгэхээр манай хариу бас 2-ны 1 гарч ийн өмнөх бодлоготой адилхан тий. За 48 дугаар бодлого харъя. За 48 дугаар бодлого маань болохоор интеграл байна тий. Интеграл синус 2x-ээс хасах нь 2x дээр нэмэх нэгийг хасах нь косинус 2x-ээс дээр нэмэх нэг тодорхой интегралыг бодроо. За энд бас нэг алдаа байх шиг бичгэлээ тий. Энд хаалт нэмэхгүй бол энэ чинь буруу болсон ба шүү дээ тий. За тэгэхээр тодорхой интегралыг бодоорой гэж. За тэгэл цөмөр бодъё. Интеграл нийлбэрийн дугаар интеграл бол тусрын интегралтай яах нь тэнцүү байдаг. Тэгэхээр юу болох вэ? Интеграл за энэ жоохон гочлаа. Интеграл синус хаалтаа нийлээ 2x дээр нэмэх нь 1 dx-ээс хасах нь интеграл косинус 2x дээр нэмэх нь 1 dx интеграл байна. За ингээд тусрын интеграл болчлаа. За тэгвэл одоо энэ маань синусийн артлт маань 2x дээр нэмэх нь 1 байгаа учраас дифференциалын артлыг адилхан болгодож урмаараа шууд 2-ны 1-ийг үржих нь интеграл синус 2x дээр нэмэх нь 1 d таалтаа нэлээ 2x дээр нэмэх нь гэвч тий хасах нь за мөн хойдлын интеграл маань бол косинусын интеграл юм биш үү? Тэр 2x дээр нэмэх нь 1-ийг дифференциалын артлыг адилхан болох юм бол 2x дээр нэмэх нэгээр үржүүлээд болох юм бол интегралын урд 2 туугаад өгчин тий. За ингэнгүүтээ шууд нөгөө интеграл авж байгаа хэсэгч маань адилхан болсон юм чинь синус интеграл маань яах нь хасах косинус буюу хасах косинус 2x дээр нэмэх нь 1. Хасах нь 2-ны 1-ийг үржих нь косинус интеграл маань шууд синус гэдэг тий. Синус 2x дээр нэмэх нь 1
нэмэх нь c гэсэн ийм. Нэмэх нь c гэсэн ийм хариу гарах нь шүү дээ. За тэгэхээр манай хариу маань хасах 2-1-ийг үржих нь косинус 2x-ээс хасах нь 2-1 үржих синус 2x нэмэх нь c гэсэн ийм интеграл гарах нэ. За 49 дугаар бодлогыг харъя. За тодорхой интегралыг яах нь бодорой гэж байна тий. За энэ интегралыг цөмөрөө бодъё. Тэгээ нэгийг хуваах нь нэгээс хасах нь 3x dx байна. За тэгэхээр энд нэг санамжч хэлье тий. Нэгийг хуваах нь x-ийн интеграл бол ерөөсөө натурал логарифм x гэдэгтэй модультай. За энэ томьёог ашиглая. Тэгэхээр дифференциалын байдлыг интегралийн байдалтай адилхан болгоё. Тэгэхээр болохоор хасах 3-1-ээр үржүүлээд өгчээ. Тэгэхээр нэгийг хуваах нь нэгээс хасах нь 3-1x тэнцүү d хасах 3x. За нэгийг нэмээ өгч. Тэгэхээр ингээд дифференциалын байдлыг интегралийн байдлыг маань адилхан бодлоо. Тэгэхээр юу болох вэ? Хасах 3-1-ийг үржих нь натурал логарифм модуль дотор нэгээс хасах нь хэдүү 3x боллоо. Тэгээ нэмэх нь c. Гарлаа манай хариу. За ийм хариу гарах нь. За 50 дугаар бодлого бодъё. За интеграл маань одоо тодорхой интеграл болсон байна тий. За тэгэхээр юу бол таах нь вэ? Интеграл 1-ээс 2-ын хооронд за нэгийг хуваах нь x квадрат дээр нэмэх нь x dx интеграл гэдэг. За эндээс тэнцүү 1-ийг 2-ын хооронд нэгийг хуваах нь за хуваарийн үрж өтгөн болгоно гэхлээр тэгэхээр x дээр нэмэх нь нэгийг үржих нь x бол таах нь тий. Энийгээ нэг тодорхой бус коэффициентийн аргаараа бас яах нь хоёр хялбар бутгай нийлбэрт яах нь задлцаж болно. За ямар хоёр бутгай бол нэгний x-ийг x-ний нэгээс хасах нь нэгийг хуваах нь x дээр нэмэх нь 1-ний 1. Ингээд задлчих юм бол болчихно тий. Ижил өөрөөр яг тарж штэ тий. За тэгэхээр нөгөө өмнөх интегралийн дагуу тус үрээс интеграл авчээ. Тэгэхээр нэгийг хуваах нь x-ээс интеграл авлаа. X хасах нь интеграл 1-ээс 2-ны 1-ийг үржих нь нэгийг хуваах нь x дээр нэмэх нь 1 dx бас интеграл байна. За эхнийх маань бол натурал логарифм x-ийн интеграл гэдээ мэдж байгаа тий. Натурал логарифм x модультай 1-ээс 2-ын хооронд хасах нь дараачих маань мөн натурал логарифм модуль дотор x дээр нэмэх нь 1 интеграл байна. Тэр маань 1-ээс 2-ын хооронд байна. За одоо дээд хэлээ орлуулъя. Дээд хэлээ орлуулахаар x-ийн хооронд 2-ыг орлуулад хасах нь доод хэлээ орлуулах 1-ийг орлуулах. Хасах нь натурал логарифм дахиад дээд хэлээ орлуулах 3. Хасгаацхыг нэмэх доод хэлээ орлууллаа. Натурал логарифм 2 болчихлоо. Тэгэнгүүт одоо энд маань юу болж тарж өгвөл энэ натурал логарифм 1 бол тэг болчихно. Харин энэ натурал логарифм 2-ууд бол 1 хувиар ижил тоо биш. Тэгэхээр нэмэхээр 2 ширхэг натурал логарифм 2-оос хасах нь натурал логарифм 3 гэж ийм утгыг яах нь хэлж болно. За үүнийг бас өөрөөр ангилж болно тий. За энэ нөгөө 2-ын тоо болох энэ логарифмын ардын илэрхийллийн зэрэг болгочих болно. Тэгэхээр юу бол таах нь натурал логарифм 2-ын квадратаас хасах нь натурал логарифм 3. 2-ын квадрат нь 4 чинь натурал логарифм 4-өөс хасах нь натурал логарифм 3. За ижилхэн суурьтай логарифм хооронд хасж хахад арын илэрхийллийн хооронд нь хуваачдаг төдөр натурал логарифм 3-ны 4 гэсэн хариу гарч ирэх нь болох нэ. За ингээд дараагийн удаа цөмөрөө 60-аас эхлээд бодлого энэ бодолд оруулъя.